гишүүдийн асууж байгаа асуултуудтай санал нэг ус байна гэж тодруулаад хэд хэдэн зүйлийг бас асууя. Цагаалт хөтөлбөрийн энэ одоо концепц үйл ажиллагааг бол бас бүрэн дэмжиж байгаа. За мөн дээрэс нь одоо энэ ноолуурын самнах дамжлага руу шилжих энэ шилжилтийн үеийг бас одоо бас дэмжиж байгаа. За энэ утгаараа бол бид бүхэн бас одоо тактикийн хувьд, бодлогын хувьд бол бас нэлээд өмнөх үеэс арай нэг өөр тактикуудыг бол одоо хийж хэрэгжүүлэх ёстой гэж ингэж хараад байгаа. Гэтэл яг одоо явж байгаа одоо үндсэндээ бодлого үйл ажиллагаа маань бол өмнөх жилүүдтэйгээ яг адилхан байдалтай бас байгаад байгаа нь энэ ноолуурын одоо тодорхой үн аншис руу буухтаа тодорхой хэмжээний одоо үндсэндээ үн буух байдалтай бас ажиглаад байна уу да гэсэн ийм одоо үндсэндээ таамаглал байна. Түүхийн эдийн хувьд бол ноолуурын энэ салбар, энэ өөрөө зах зээл бол монголчууд бидний хувьд бол хамгийн том давуу талтай салбар. Мал аж ахуй орн, түүхийн эдийн энэ экспортлогч орн болохын тулд бол номер 1-т бид нарын ноолуурын давуу талаа бол бид бүхэн ашиглах одоо энэ боломжууд бид бүхэнд байгаа гэж хараад байгаа. Гэхдээ нэг л бүрэн дүүрэн чадахгүй ийм нөхцөл байдалтай бол байгаад байна. Дэлхий дээрх ноолуурын 2 цамц тутмын нэгийг бид түүхий дээр хангаж одоо үйлдвэрлэж байгаа хэрнээ өнөөдөр бид бусдаас одоо хараад байгаа байдлаа засах гээд байгаа энэ байдлыг бол одоо бүрэн дэмжиж байгаамаа. Энэ асуудал битгий унчаасаа 2-3 удаа энэ техникийн зохицуулалт үндсэндээ одоо бид бүхэн ухарсан. Энэ удаад бас одоо ухрахгүй байгаасаа гэдэг ийм байр суурьтай бол байгаа. Гэхдээ үндсэндээ бид бүхэн энэ одоо угаасан доллараар бид нар жилдээ $300 сая ийм одоо орлогыг олдог байсан бол самнахаараа бид нар 600 сая болоод 2 дахин өсөх юм байна. Гэхдээ энэ өртөг, энэ нэмүү өртөх нь яагаад яг анхан шатны одоо энэ малчт дээр очихдоо энэ бууралтай байдлаар ингээд яваад байгаа юм бэ? Энэний яг ялгааг л малчт бүрэн дүүрэн бас ойлгохгүй байгаа даа. Тодорхой хэмжээнд энэ одоо өсөлт бий болж байгаа бол ялгаагүй аль шатандаа одоо үндсэндээ энэ одоо үр дүн нь ингээ харагдаж явдаг нэг ийм байдлаар л үндсэндээ байж ээж энэ салбарын одоо байдал бол одоо цаашдаа бол доктортой явах юм аа. Тийм учраас энэ талаас нь арай өөр энэ одоо техникийн зохицуулалт мөрдөж байгаатай холбогдлолтой ийм одоо зохицуултуудыг бид бүхэн яаж хийж байгаа вэ? Өнгөрсөн жил бид нар 200 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн татаасыг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэ жил бид нар 30 тэрбумаар л нэрийг ахиулсан байна. Энэ нь одоо нийт одоо үндсэндээ 8500 тонн энэ одоо ноолуурын 18%-ийг л авах хэмжээний эргэлтийн хөрөнгө байгаад байна. Энэ одоо техникийн зохицуулалт мөрдөж эхэлснээрээ бол дотоодын аж ахуйн нэгжүүд бид нар өөрсдөө бие даах ийм л сонголт руу орж байгаа. Гэтэл бид нар 18%-ийг авах хэмжээний эргэлтийн хөрөнгөөр үлдсэн энэ одоо үндсэндээ хэсгийг хаанаас ямар мөнгөөр үндсэндээ бол одоо авах вэ гэдэг энэ байдлаас болоод үний асуудал бас яригадаад байна. Тэгээ энэ дээр яг нарийн за 6 номер сайд хариулъя. Үнэ их усэр хязгаартай. Уул нь яг 1.3 их найдынхаа ноолуурыг авчий гэд бид нар төсөө батлуулсан. Харамсалтай нь их хурал төсөв задлсан буцаагаад 130 тэрбум хасчихсан. Тэр хасагдсан 130 тэрбум чинь энэ 1.3 их найд буюу ноолуураа 100% аваад 100% угаах самнах бодлого байсан юм л да. Харин харьцангуй гайгүй. Энэ өнөөдрийн 150-160 мянган төгрөгийн үн бол маш боломжийн шүү. Зөвхөн тариф дээр ихэд одоо Америк хятадын 36%-ийн тарифын татврын хязгаарлалт тавьж эхэлж байна тариф. Гэтэл бид нар түүх эдийнхэн энэ 80% тэр урд зүгийн үйлдвэр зориулчихсан байсан үйлдвэр маш хүчтэй уналт авах байсан. 36%-аар унах байсан. Харин энэ дээр бид нар цагаан алт бодлого оруулснараа бид үйлдвэрүүдэд бэхжүүлэх энэ самнах техникийн зохицуулалтыг хийснээрээ бид нар 5% уналтыг хийгээд дотоодын үйлдвэрүүдэд босгоод авч байгаа. Салбарын хувьд алтангүй. Ноолуурын үйлдвэрлэлийн төвшинг сайжруулах алтангүй боломж байна. Энийг тэгж ойлгооч. Ахаад элийн надад ирсэн хүч хэрэгсэл ердөө нэг тэр 60 тэрбум төгрөгийг л хөдлөгч байгаа. Уул нь тэр жоохон их усэр нэмээд одоо Монгол банкнаас жоохон мөнгө дэмж өгөөд энэ эргэлтийн жоохон хүчтэй дэмжээд өгөхөд малчтаар очиж байгаа үний уналт байхгүйгээр явчих болцоо байна. Одоо нэг 5% уналттай нодлонтой харьцуулах шүү дээ. 20 онтой харьцуулах юм бол 50-60 мянга байсан харьцуулахад бол 3 дахин өсчөөд байна. 150-60 мянган төгрөг болчоод байна. Муу биш байна. Зах зээл нь боломжийн байна. Үйлдвэрлэлүүд нь овоо хөрөнгө оруулалт хийгээд овоо хөдлөөд эхэллээ. Ганц юун дээр алдсан гэвэл ноолуураа авах эргэлтэн дээрээ бид нар их усрын их хурл хасцсан. Тэн дээр л бид нар алдчихж байгаа юм. Гэтэ энийг нөхөх бас болцоо байгаа шүү дээ.
За гангол гişүн тодруулъя. Тэг яг зөв. Одоо энэ асуудал дээр яг ингээ пойнтлоод өнөөдөр байнгын оронд тодорхой одоо бас чиглэл саналууд нь гараад яваасаа гэж бодож байгаа. Цаг хугацаатайгаа уралдаж байгаа. Үндсэндээ одоо зүүн аймагуудын хувьд бол үндсэндээ ноолуураа бүрэн дүрэн өгөөд дуусчихсан байдаг энэ цаг хугацаанд 50% өрсөн өрөөгөө гэдэг ийм байдалтай бол үндсэндээ бол байгаа. А бид нар үнийн хувьд бол ахих ёстой. 5 жилийн дундаж байдаг юм уу тодорхой асуудлыг инфляц болон яг энэ амжиргаатай харьцуулаад ингээ харахаараа бас энэ чинь болохгүй асуудлууд бас ингээ байна малчтай үед. Тийм учраас энэ шинэ оршоо хөдөлгөөн, цагаалт хөдөлгөөн, үндэсний хувьсгал гэдэг энэ хөдөө аж ахуйн салбар руу маш их хэрэглэлтийн хөрөнгийн энэ боломжуудыг өмнөх хэмжээлүүдээс олгоод байхад үндсэндээ энэ салбарын энэ тодорхой энэ байдлууд бол үндсэндээ яг эцсийн одоо энэ бүлэг дээрээ түүхийд бэлтгэж байгаа анхан шатн дээрээ бол ахаал явах хэрэгтэй. Бид нар энтэй эвлэрж ер нь боломжийн байна гэдэг энэ байдлаар бол хандаж болохгүй. Шаардлагатай бүх арга хэмжээг авах хэрэгтэй. Эргэлтийн хөрөнгийн одоо энэ одоо За гангол гişүн хэллээ. Шинбэрэн гişүн асуулт асууя.